өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүв амьдрал зүв хүсэл зүв бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотхон итгэж тийм байна ямар гоё юм бэ Тэр юу вэ? Ох, томоор ингэж харагддаг юм би. Тэр юу вэ? Юм болгон томоор ингэж харагддаг байх нэ. Хөөе. Яг бүдэж анах чинь шүү дээ. Болгоомжтой аач шүдэрхээ. Харин тийм ээ. Яг бүдэж анах чинь гадаа харин том ч удаасныг мэдсэнгүй шүү. Шүдэрхээ чи ямар инээдтэй том харагдаж байна. Чи ч гэсэн хинээдээ том харагдаж байна. Наа чи яасан гоё юм бэ? Томроодаг шиг дээ шүү тийм ээ. Би хашиж болох уу? Болно. Нистэг хөгтөгөд харна. Хөөх. Үгүй гэхдээ нистэггүй. Чи томроод туссан маш тийм ээ. Хэлбэр дүрс нь харагдахгүй үүсэг сонирн болчих юм. Тэгэлгүй ядын шүдэрхээ. Томруулдаг шил ямар зоригтой вэ гэхлээр би чамд үнэхээр тодорхой тайлбарлаж өгье. За тэг. Томруулдаг шил бидний нүдэнд харагдахгүйгаа жижигхэн зүйлсийг л харахад зориулагдсан. Бид нар том байгаа юмыг өөрсдийнх нь нүдээр харж чадах юм чинь заавал томруулдаг шил байх шаардлагагүй. Харин харж чадхааргүй жижигхэн зүйлсийг бид нар томруулдаг шилээр хардаг. Тийм гэж үү? Тэг. Тэгвэл чи тэгвэл хідэр байгаа харж чадахгүй байгаа хүмүүс харж чадахгүй байгаа зүйлийг чи томруулж лээрээ харна гэсэн үг үү? Тийм энэ бол шинжээч хүний хийдэг ажил. Хөөх ямар мундаг юм бэ? Хөөе нисдэггүй. Би ингээд биш тийш үдэрхээ. Ингээд юмыг шинжээл, сайн хараал. Ийм юм байна. Ийм хэлбэртэй исэн байна гэдгийг олж харагддаг тийм хүн болно. Хөөе шинжээч тэг чинь тийм хүнийг хэлдэг юм уу? Хөөе тэгвэл тийм хүмүүс чинь зугтаар гарахтаа нүдний шил зүс юм байдаг шүү дээ. Чамд нүдний шил байхгүй шүү дээ. Би ойлгочлаа. Хэрвээ чи сайн шинжээж болох юм бол сайн нүдний шилтэй болно гэсэн үг юм байна тийм ээ? Заавал нүдний шилтэй болох хэрэгтэй юм уу? Би тгий надад тгий санагдаад ах юм яран. Шүдэрхээ. юм болов. Магадгүй чи зөвхөн нүдний шилтэй хүмүүсийг л харсан баг. Тэгсэн байх тийм ээ. Тэгвэл чи нэстэггүй нүдний шилгөө хамгийн ихний шинжээж чадсан юм миний мэдхээр. Тэгвэл би чамайг нүдний шилгөө хамгийн ихний шинжээчээр шалгарууллаа шүү за. За тэгнэ. Хэрвээ нүдний шилгүү шинжээч байдаггүй байвал би хамгийн ихнийх нь болно. Тэгээд би энд байгаа бүх зүйлийг шинжиж харна. Бүх жижигхэн харагдахгүй байгаа зүйлсийг том болгож харна. Тийм үү. Тэнэстэггүй харагдаж жижигхэн зүйлсийг таагур чинь томруулж харж болох болов уу? Харагддаг жижигхэн зүйлсээ. Тийм. Жишээлбэл яла. Болно. Ирвэхэ. Болно. Хөөе, ирвэхний гоё даалгав чинь томруулж шилээр харуул бүр гоё тад харагдах байх та тийм ээ? Нэр тийм биш үү? Ирвэхэ. Тэгвэл би судалгаагаа амтнаас эхэлнэ. Тэгээ. Хойлоо нэрийн хайзаас амтан хаах уу? Амтан хаана вэ? Шүдэрхээ. Түрүүнээс хойш ингээд харахаар ингээд зөндөө жижигхэн цэгнүүд хөдлөөд байлээ. Тэгэхээр яг одоо үнийг ашиглаж агаад би шинжиж үзнэ. Шүдэрхээ. Шинжээч хүн бол ганц ингээд байгаад идэггүй байхгүй юу? Яадаг вэ гэхээр харагдахгүй байгаа олон зүйлсийг хүмүүс над дээр авчирна. За. Тэгээд би хараад үнийг нь олон зүйлтэй харьцуулж үзээд шинжиж судлаад
Энэ бол ийм зүйл байна гэдгийг баталж хэлэх болно. Тэгэхээр би улам олон зүйлсийг мэдэж авч байгаа учраас би улам ухаантай болно гэсэн үг. Тийм юм байна тийм ээ. Би ч наад хүсэл мөрөөдлийг чинь дэмжиж байна. Баярлалаа. Тэгэхээр хоёул одоо эхлэх үү? Тэгээ эхлэе. За. Би чамд хараа яаж туслах уу нэстэггүй. Зээж байгаарай. Тэр нэг цэгийг надад аваад өгөөч. Тэр хөдлөөд байна. За надад авчраад өг. За. Наач одоо ямар амт юм болоо? Оо. Ийм хэлбэртэй байсан юм уу? Надад сайн харагддаггүй. Би нүдэд хамгаалж байгаад нэг харъя да. Шүдэх. Би чамд бас үзэгч найз нартай зурж үзүүлэх үү? Хай тэг. Хөө чамд нэгэд палмастер байхгүй шүү дээ. Оо тийм биш үү? Би өрөөний сараа таад ирээ заяа. Оо за тэгээс баярлалаа. Манай шүдэрхэн үнэхээр сайн найз шүү. Хурдын. Хөөе, нэстэг яагаад ирсэн шүү. За. Тад ингээд зарчих заяа. Чи миний томруулдаг шилийг барьж байгаарай. Тамарлаж чинь би чиний нүдэж юм дараад хөө. Өө хэрэггүй. Тэгхийн бол би хитрхээ том болгоод зурчих. Тэгхийн бол энэ цааснасаа хэтрүүлээд ийм том зурчвал яах юм? Одоо тэгвэл зураг зурах чам чинь тамруулах шил хэрэггүй байна. За. Одоо сая ямар хэлбэртэй л тийм. Ингээд. Найз маань ямар амтаа гарсан болоо. Би ч хурдан гаргахыг хүсэж шүү. Ингээд. 1 2 3 дүүлтэй байлаа. Ингээд. Дүүлтэй байлаа гинэ. Тэг олон хүлтэй амт юм шиг байна. Ийм амтан байсан. Хөөх, наад амтыг чи би таних юм байна нэстэггүй. Таньна. Тий, би таних юм байна. Хин гэдэг. Наад амтны чинь шаргаац гэдгийг штий. Шоргоолцоо. Тийм. Хэдэн настай юм бол? Харин би тэрийг мэдэхгүй. Уул нэг удаа ярих гэж утсан чинь харин надад ярихгүй. Эсвэл миний яриаг ойлгох байгаа мó? Боо мэд. Юурээс юм ярихгүй. Харин нэстэггүй яагаад ч ингэж ингээ яваад гэсэн чинь юурээс зүгээр зогсохгүй байсан. Тийм үү? Тийм. Шоргоол. Шоргооц. Би мартсан байна. Шоргоол гэж би мэдэн штэ. Тийм үү? Тэгвэл чи мэдэг амтнаа томруулж тэр хараад бүрсээ харж авсан биш чи тийм ээ нэстэггүй? Хөөе нэрээ нэстэггүй. Би шаргоолцыг харахаар гайхаад байд юм аа. Яагаад? Шаргоолцыг ажилсан амтан гэдэг юм элэ. Бас тэгээд залхуу хүмүүс зориулаад залхуу минь чи бас шаргоолцыг гэдгийг хар гэсэн үг байдгийм элэ. Тийм үү? Яа та ийм жижиг амт юм мөртэй ш тийм ээ. Амтан бас ажил хийдэг гэж үү? Харин тийм яагаад ажилсаг гэд бүр хүмүүсийг шаргоолцыг хүртэл шаргоолсоос хүртэл үлгэр дуурайл ав гэдэг юм бол би харин гайхацсан байхгүй юу? Нэстэггүй. Одоо чи шинжиж чадсан юм чинь яагаад шаргоолцыг ажилсаг гэж нэрлэснийг мэдчихдэг үү? Яг зөв. Тэгээд чадахгүй. Би одоо томруулдаг шилээ барьж агаад шаргоолцыг яагаад ажилсаг гэж хэлснийг шинжлээд ирээ найзуудаа. Цацг. Шүтрхээ хүлээж агаарай за. За. Найзуудаа шаргоолц нэрээ чи тийм ээ. Өөрөөсөө 2 3 дахин их том ямиг норон дээр нэрээ үүрдэг гэж тэгээд хэлсэн санагдах юм. Одоо л нэстэггүй найз маань мэдчихэх хэвээр нэрээ бас өөрөө чимгэлдэг гэсэн. Чимгэлдэг гэшээ застдаг гэсэн. Тэгээд доош ороод, дээш ороод, доош ороод, дээш гараад гээд өрөөнөндөө Шүтрхээ. Болцсон шүү. Болцсон уу? Болцсон. Яагаад гэдгийг би мэдсэн. Хөөх, яадаг юм бэ тэгээд? Чи надаас сайн гоох юм бол би хэлнэ. Нэстэггүй. Би чамаас бас үзэгч найз маань чамаас гуйж байна. Шаргоолц яагаад ажилсаг амтан болсон юм болоо чи бидэнд хэлж өгөөч. За тэгье. За тэгэхээр шоргоолц амтан бол олуулаа амьдэрдэг юм бэлээ. Хөөх, хідүүлээ амьдарч байна. Тэгээд би тоолсон байхгүй 1 2 3 4 5 гэснээр тоогоо алдсан. Яагаад? Тэгээд дахиад тоолж исэн чинь яг тоолцсон байсан ингээ яваад дахиад ирээ тэгээд би энийг нь тоолцсон билүү энийг тоолоогүй лүү гэд тоогоо алдаад хэцүү юм бэлээ. Ямар ч байсан маш олоод амьдэрдэг юм бэлээ. Тэгээд шоргоолц үнэхээр ажилсаг амтан юм бэлээ. Тэр нь яаж мэдэгдэж чинь? Гэрээ цэвэрлж гин үү?
Гэрний ийм жижигхэн би ийм том болохоор дотор нь орж үзээгүй. Гэхдээ шаргаалц өөрөөсөө 2, 3 дахин илүү том зүйлсийг төвгөө өргөд явдаг юм байлаа. Тэг би яг түрүү хийсэн байхгүй да. Наадах чи харин би нэг уншижсэн билүү, үзчихсэн билүү гэж бодоодсэн байхгүй. Тэгвэл миний цээжсэн зүйдээс юм байна л да. Тэгээд заримдаа бүр том зүйлсийг олуулаа нийлж байгаа чирээ аваа явдаг юм байлээ. Хөөх тэгвэл их эвтэй найртай амтайхан дээ тийм ээ? Яг зөв. Хин нэгэн шаргаалцыг чи ажиллаа хий. Чи яагаад зүгээр зогсоод байгаа гэж хин ч хэлэхгүй байхад шаргаалцууд өөрсдөө ажиллаа хийгээд идэм байлээ. Хөөх. Тэгвэл шаргаалцыг ажисаг амтан гэх нь гарцаагүй мэнэ. Тэгээд хэрвээ бид нэр тэгдэж бэлав. Би зөндөө хажид хийсний дараа яа амрыг хажид хийчихвэ. Одоо сайхан амрыг та гэд суудсан штэ шүүдэрхээ. Би ч бас ямар хажил хийж би ядраад юм. Гэл би суучдээ штэ. Харин шаргаалц юусоо тэгдэггүй юм бэлээ. Тийм үү? Шаргаалц Тэгтээ. хинч чи залхуу нэг хэлэхгүй байхад ажиллаа хийгээл гэдэг юм бэлээ. Тэгэхээр үнэхээр ажилсаг амт юм бэлээ. Тэгвэл нисдэггүй. Би хэдийгээр хүн ч гэсэндээ шаргаалцны тэр зан чанарыг би дөөрэмээр санагдлаа. Тийм учраас залхуу минь чи бас шаргаалц юу хийж байгааг хар гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тийм болохоор найзуудаа та нар гадаа гараад шаргаалц хэрвээ байвал шаргаалц хараад нэг шинжээд үзээрэй. Тэгээд бүгдээрээ шаргаалцны ажилсаг хөдөлмөрч зан чанарыг дөөрөөцгаая. Тэхөө ямар Тэгэхээр миний хамгийн ихний шинжээчийн ажил маань үнэхээр сонирхолтой байлаа. баяр үргийн. Баярлалаа. Нисдэггүй. Чи одоо улам мэд олон зэрэг шинжээд бас манай үзэгч хайзуудад надад хэлж өгч байгаарай заяа. За тэгнэ. Хэрвээ би өшөө олон сонирхолтой зүйлс гарч ирэх юм бол заавал хэлж явах болно. Тэгээ би том болоод үнэхээр агуу шинжээч болно. Би өрөөс одоо орж өрөөгөө янзлаа. Түрүүн тоглож байгаа тоглоомоо ураахгүй жаахан затгаараа дахаар тэгээ шууд гараад ирсэн байхгүй юу? Тэгэхээр бүгдээрээ шаргаалч шиг үнэхээр ажилсаг байгаарай найзуудаа. Өнөөдөр тэгтээ бүгдээрээ залхуу зангаа пшүм гэ хаяад харин ажилсаг зан чанартай нэгэн болцгоё. Өнөөдрийн мөнхийн хатан нэвтрүүлэг ажилсаг зан чанарын хүүхдүүдтэй уриалж байна. Найзуудаа ажилсаг байж мөрөөдөлтөө нисцгээе. Ажилсаг байж харанхуйч гэрэлтээ. Хааны хүүхдүүдээ баяртай.